Байгаль дэлхийн ус ургамал цаг агаарын бүхий л үзэгдлийг хаа нэгтээ магадгүй газар дор эсвэл тэнгэрээс дээш бүр үүлнээс дээр тэр газарт өдөрдөг бурхад байдаг бах. Хаяа загас болоод хүссэн газар руугаа нисэж буй мэт сэлмээр санагдаг тийм ээ. Хүн гэдэг чинь тэгээд их шуналтай амьтан штэ. Мэдээж өнөөдрийн ярих аним бол том загас ба хайтан цэцэг буюу Big Fish and Begonia. Яаж ингэж өөрийнхөө амь насаараа дэнчин 50 байж хүнийг хайрладаг юм бол гэх бодол үзэж дуусаад төрнөмс олон юм ярьлгүй гайд эхлэлцгээе. Хүний ертөнцийн далай доор бас л нэгэн ертөнц бий болсон газар бүгд аз жаргалтай амар тайван байдаг л өдөр ёслол болох гэж байгааг мэдээд тэнд чинь үр хүүхдүүдтэй аав ээжийн санаа зовж эссэн минь дээрээсэй л гэж зээлбэрсаар. Учир нь энэ өдөр бол 16-наас хүрсэн тухайн ертөнцийн хүүхдүүд бүгд улаан далангахаа болж хүний ертөнцөөр 7 хоног тэнүүчилж энэ цаг агаар байгаль дэлхийг тэдний ертөнцийн томчууд хэрхэн удирддгийг харж гайхаж мэлмигээ нэх өдөр юм л та. Чүүний ээж л охиндоо их санаа зовоод байгаа бололтой. Заримдаа хүүхдүүд нь яваад ирэхгүй байх тохиолдол их байдаг учраас мөн хүний ертөнцийн ямар ч хүмүүстэй юу ч тохиолдсон хизээч холбогдож болохгүй. Энэ бол зөрчиж болшгүй диваажингийн хууль юм аа хөө. Ингээд 16 нас хүрсэн бүх хүүхдүүд улаан далангахаа болж тэр ертөнцийн нарыг харж давлгааг мэдэрч байхад тэр тэнд пөөх ага хардаа жил бүр ирдэг улаан далангахаа ирчлээ гэд нэг жаахан охин ахтайгаа ярилцж байна. Ах нь мэдээж царайлаг боо учраас чүн бараг л дурлааски. Цаадах чинь нэг сониучрах юм болохоор энэ тэрүүгээр сайн л тэнэж бүр салют буудахыг хүртэл харж эмородглоо шүү. 6 дахь өдөр анх ирсэн өдрөө нөгөө бойд дурлцсан болохоор харахаас хацхын заяа байх штэ надад гэл холоос л хараастай бодоостой хүсээстэй эморостой. Харих өдөр нь болчихсон харих жидэл зангуутай тор орж ирээд тэнд байсан далайн гахаануудыг чинь бүгдийг хуу хамаад чүүн бүр өмнө ийм зүйл огт харж байгаагүй учраас гайхахаас өөр зүйл хийж чадсангүй дээ. Гач чин царайлал явж идэл тэнд чинь тэнгэр газар нийлэх гээд далайн шуурга болоод чүүн санаандгүй байдлаар нэг торонд орцсон уйлан дугарж яхад нөгөө бой сонсоод дүүдээ ахынхаа хутгийг аваад иргэл аврах гал явлаа шүү. Очоод арай гэж үзэж тараад аврахад цаадах чинь сүүлээрээ мэдгүй зөгцсөн чинь эргүүлэг рүү орчт юм да. Тэгэд яасан гэж юу? Байж л та ярах гал нь штэ. Тэгэл нөгөө залуу чинь далаа дотор ухаангүй байхаар нь чүүн очоод хөөе сэрээчээ эдэргэл дотроо бодсоч аль хэдийн эргүүлэгний хүчтэй давлгаанд өртөөд өгчихсэн. Сэтгэл санаа нь бүр нэг авах юмгүй болчихсон юм чинь өөрийнхөө гэртээ ирэл өвөө дээрээ очиж хүний ертөнцийн хүн үхэхээр хааждсан бэ гэж нэг асуугаал ганцаараа арслангийн амны тэнд нөгөө боёс авч үлдсэн далайн гахаан хэлбэртэй лимбэ үлэхэд арслан гинэт сэрснэ. Хүний ертөнцийн лимбэ ах чинь вэ? Хүний ертөнцтэй холбоотой юм бол би тусалж чаднанц орой хүрээдэр минийко гэл нэг бөмбөлөг шиг бөөрөх юм өгтий. Орой болол хүн амьтанд харагдахгүйхэн шиг нууцаар явж итэл чив гэд найз нь араас нь хартсан дагж инаас. Нөгөө газраа ирээд өгсөн юм дуургасан чинь нэлцгаа биетэй ганц нүдтэй юм ирээд авчяа ба. Очсон чинь хэдин ямбар муурнуудаар төшөөлсөн нэг нүдтэй өвгөн байна хүү. Хэрэг явдал юу? Тэр бойдоо тийм их хайртай мүү гэл чүн болохоор миний амиг аварсан учраас би заавал өрөө төлмөр байна гэл тэр газар бол хүний ертөнцийн сайн сүнс жижигхэн загас улан ирж хадгалагддаг газар юм байна л та. Ингээд чүн өөрийнхөө амьдралынхаа хагасыг өгч бүтэн 6 цаг нөгөө хөөх нөгөө хайгаал байла. Зөвхөн духан дээрээ сорвтоо гэдгийг нь мэдэх учраас тэр л ганц гаргалгаа байсан. Тэгэл сүнсийн болоод баярлаад маргаашнаас нь хайртай загсандаа нэр идэр бодоод ээж яхад чив найз нэрсэн. Ман чиний нууцыг хадгалнаа. Күн гэд нэр өгчих. Том загас гэсэн утгатай гэдэг. Харин чүүний нэр нь хайдан цэцгийг удирдах угсааг нь залгамжлаасаа гэд ээж нь өгсөн юм байна лээ. Өдөр ирэх бүрт хүн хөөхөн нэгдүү маань том болоод л савандааж багтахгүй нууга чүүгэндээ хийцэн чинь алгуулчих. Гайхал ээжээс асуусан чи хайцсан гэд юм да. Oh my god. Тийм хөөрхөн амтны яаж хайж болд юм бэ? Та өстөө нэг хүнийг алчлаа штэ гэл уйлал явж идэл чив ирээд хамт муусны хоолоогоор хай гэл чив тийм заван өмхий газар руу ордیں۔ Тэнд нь битүү харах бас нэг юмгэн. Энэ газар бол
Хүний ертөнцийн муу сүнс харах олон ирдэг, эмгэн нь бас харгалздгийн байхаа хөө. Күүнийг авмаар байвал надтай бүжгэл гэд чи үг чирээд бүжиглэж дуусаад харахнууд күүнийг гаргаж өгдөнэ. Үлхнүүд тэрийг хараач тий. Күүн нилийн том болчихсон гайгүйхан газар хайгаал манай хоёр нуур шиг юмд түр байлахаар болоод байж итл гинт нэг балиар хоёр толгойтой хорт могоо чүг хатгаад нилийн үзэж тарж байгаал ухаан алдчих харна өвөө дөрөө аваачаал яаж иж жагаад авраа штэ please гэл өвөө нь ургамлыг өдөртөг болохоор чүг мань авраад тэр гурав чинь гуруулаа нэ хөөхөн. За ингээд удалгүй чүүний өвөө нас эцэслэж зүгээрээ миний охин. Өвөө нь чамайг болохгүй зүйл хийж байгааг мэдж байгаа. Гэхдээ өвөө нь хайртан цэцгийн мод болоод чамайг хамгаалах болно гэдэг. Имэн өнгөрснийхөө дараа галт шувуу болсон юм лээ. Бүх шувууг удирддаг гэхүүтэй. Өвөө нь яагаад тэгж хэлсэн гэхээр хүний ертөнцийн сүнс хадгалагдах савндаа биш ингэж байж болохгүй учраас энэ ертөнц сүрэгч аюултай гэсэн үг. Зуны дунд саратал цас орж байгаа нь муу ёрын дохио. Тэгэл чүү ядаж чүүнд үнэхээр хайртай болохоор эмгний хэлсэн жатханы үгэнд автаад күүнийг хаяна. Чи чүүнд гайл болно гэд хаа байсан хол газар аваачаад энийг чүүн мэдээд бөө өөрөө өгсөн чамаагүй күүнээ хайсарл. Тэр эмгэн яагаад чүүг тэгж хатгсан гэхээр энэ далайн гахаа хэлбэртэй лимбиг авах гээдсэн юм лээ. Өөрөө энд хоригдчихсан болохоор хүний ертөнцийн ямар нэгэн зүйлийг авч ээж л тэр газараасаа гарч чадах учраас. Чүүн хүн хоёр ямар ч тэнхээгүй олчихсан үхэх гээд хүлдэнгээ алдаад ээж байтал азар чив ирж авраал энэ хооронд хүн маш том болчихсон чүүнтэй салах ёсгүй эзэтгээд хүний ертөнц рүүгээ явж гин гэж зүүдэлд юм аа. Харин чив бодол дарагцаар чүүнд хүн үнэхээр ийм чухал эснийг мэдсэнгүйгээд нөгөө сайн сүнс хадгалдаг газар руу очиж өвгөнтэй уулзаж арга чарга асуудал нөвштэй байна да. Тохиролцоо бол тохиролцоо. Чүүн амьдралынхаа хагасыг аль хэдийн өгч гисэн. Тэр хоёрын амьдрал холбогдсон. Хүн эндээс явхад чүүн өгөх л болно гэдэг. Тэгэл чи угаасаа чүүнд амнаасаа ч илүү хайртай байна лээ. Өөрийнхөө үлдсэн бүх амьдралынхаа хугацааг чүүнд өгнө гэсэн яриа болоод өнгөрж яхад далайн урсгал эсрэг зүг рүүгээ урсаж урсгал сүрөөд чүүний гэрийнх нь нөгөө далайн гахааг ганц шившээд унгааж байгаа. Ээж нь тэнэг арчааг охин. Яаж юм зүйл хийж зүрхэлж аа? Наадха бидэрт өгөөт гэл чүүн юу гэж л өгөх вэ? Хамтаа зогтож гинөө. Чив харин Дивачингийн багийг хулгаалаад күн чүүн хоёрыг хурдан хүний ертөнц рүү явуулахыг хүссэн ч чүүнд байсан хүний ертөнцийн лимбиг нөгөө шулам авцсан дарваатлаа нэгэд алгуулж өглөө. Явж чадахгүй араас нь нөгөө хідэн заавал күүнийг устгахна гэд тэрүүгээр чин цунами үер болж яхад өвөөгөөсөө тусламж гуйгаад өвөө нь өөрийгөө шатааж имээ болох галт шувууг дуудаж күүнийг яв гэд гэрээхэндээ туслах гэтэл хинч ойртолохгүй аргагүй л тээ. Хэрвээ чүүн ийм зүйл хийгээгүй байсан бол энэ ертөнц нь ингэж мөхөлт хүрэх дээрээ толохгүй байсан байх. Күүн ниссээр харин чүүн охин өөртөө гутарч өөрийгөө буруутгаж ус руу унан амиа хорлолтын. Өвөө нь бүхий л тэнгэр газрын урсгалыг өөрийн хүчээрээ далдалж хорвоо ертөнцөнд байрандаа орсон ч күүн маань яваагүй л ээж байна. Чүүн байхгүй бол явж чадахгүй л ахалт. Энэ үед нөгөө сайн сүнс хадгалдаг өвгөн ирээд чүүний амийг аварч одоо яв. Харин араас нь надад баярлах хэрэггүй. Чиний амийг алт шиг хайрлаж өөрийнхөө бүхэл амнасыг өгсөн тэр хүнд баярлал гэдгийг юу гэж аам бол. Харин тийм юу гэж аам бол. Чүүн гэрийнхэнтэйгээ хизээж уулзахгүй гэж шийдээд замдаа чивг аваад тэр хоёр түүдэг асаагаад жаалж уулын ярьж ин. Чүүн чиний юм идэж яхахыг харах би дуртай. Чи ууралж их та, инээж их та, ямар ч сэтгэл хөдлөл гаргаж надад муухай хандсан ч үргэлжил хөөрхөн хайр татан байдаг гэсэн чинь чүүн чи миний ах шиг л байдаг. Фрэнд зон гэдэг шиг бродер зонд улч бүү яав. Ингээд нэг ертөнцид нар мандаж нөгөө ертөнцид нар жаргах тэр өдөр чүүн күн хоёр салах ёс гүйцэтгэх өдөр нэрсэн юмдаг. Учир нь күн нас бит хүрээд том улаан загас болсон учраас одоо хүний ертөнц рүү явж болох боломжтой. Күнтэй хамт байсан анх түүнийг харсан тэр л өхөөрдөм жижигхэн загас. Хамтдаа бүжгэлжсэн сайхан дурсамж, хамтдаа дүүлэн ниссэн өдрүүд уйлахгүй байхын
Аргагүй л дээ. Чүн хүүнд ямар хайртай илээ. Ингээд хүүнийг явуулаад маш их гуниглаж уйлж яхад Чүү энэ их гуниг харуулслыг харж хайртай эмэгтэйгээ зовж байхыг нь нүдэн дээрээ харж байхыг төвчилгүй нөгөө бөмбөлгийг задлж дотор нь байсан зүйлийг залгиснаар Чүүнд өөрийн бүх амнаас амьдралын хугацаагаа өгч байгаа гэсэн үг л дээ. Энэ бүхнийг мэдсэн Чүүн ахиад л хайртай хүн нь өөх гэж байгаад харамсан уйлсаар зүгээрээ Чүүн чи хүний ертөнц рүү явж хүүнтэй хамт жаргалтай амьдр. Харин би чиний хажууд цас бороо болон хамт байх болно гэж хэлсэн үг бол Чүүгийн сүүлийн үгс байсан. Үнс мэт гинэт л замхран одож харин Чүүн улаан халин болон хүний ертөнцид ирээд Күн Чүүн хоёр бие биетэйгээ уулзаад төгслөө гэж юу завсгүүлдэ гүзээлцэгнүүд минь Чүүнийг тэгж хайрладаг байсан Чүүг сайн сүнс хадгалдаг өвөө чи миний дараагийн залхамжлагч байх болно гэд дуусчих юм л та. Үнэхээр хөөрхөн аним байгаа сте. Бүтнээр нь үзээрэй. Баахан л спойлер дуулчихсан уу та нар минь? Зүрх. I know it hurts. It's hard to